зүгээр одоо энд айхтар хэдүүлээ цэцгуудаачлаад хэрэг байх гэж бодож байна. Эрүүл мэндийн тэр асуудал дээр бүгд анхаарах хэрэгтэй. Зүгээр энэ тэр тундаа энэ хүүхдийн эрүүл мэнд гэдэг дээр бас яралтай үеийн менежментээ сайн бодно үсттэй. Хоёр дахь асуудал бол хүүхэд хөгжлийн тэр фондод 25 орчим тэрбум төгрөг зөвлөсөн байгаа. Тэрнийгээ бол хүүхдийн хөгжлийн чиглэлээр сүүлийн 30 жил Монгол улс юм хийгээгүй шүү дээ. Хүүхдийн номын сан байсан банк болсон. Цуслангууд нь амралтын газар болсон. Сургуулийн спортын талбай нь бол барилга болж хувирсан. Энэ дээр Авбакар сая зөрөгтэй шийдвэр гаргаасаа гэж бодож байна. Одоо өнөөдөр энэ байнгын ороонд орон нутгаа сонгогдсон гишүүд байж байна. Нөгөө яриад байгаа сүлжээ тавих санд чинь 17 тэрбум төгрөг байж байна. Энийг хувийн эвслийн харилцаа холбооны компаниуд бүрдүүлж байгаа. Тэгээ сангийн яам энийг ингээ барьцдаг. Тэгээ хувийн эвслийн компаниуд цэц танд бол яах юм? За Авбакар сайд хүүхдийн хөгжлийн сан болон За тий Баатар хөгшөөний асууж байгаа асуулт нэг чухал асуудал юм байгаамаа. Энэ хүүхдийн фондод 25 тэрбум төгрөг байгаас үүнд энэ жил 8.4 тэрбум төгрөг батлагдсан 25-аас. Тэгэд яг сангийн амтаач бол ямар ч хамаа байхгүй л дээ. Одоо хүүхдийн үндэсний зөвлөл маань бас бүтээн байгуулалтынхаа шийдвэрийг гаргаагүй энэ жил одоо бас нэг улс төрийн шинж чанартай бас нэг юу болоо шүү дээ. Түүнээс одоо чухал иймэрхүү зүйл Баатар хөгшөөнэ та босоо явчихгүй. Тэгээ таны хэлж байгаа их чухал саналаа дараагийн хурлуудаараа саналаа илэрхийлээд улсын хурлын гишүүнийхээ бүр эрхийн хүрээнд бас хүүхдүүдийн төлөө одоо санаа зовж ажиллаараа одоо бас он дуустал харьцангуйас хугацаа байна. Тодорхой хэмжээний зарцуулалтууд янз бүрийн төлөвлөгөөнүүд байгуулж болно. Ялангуяа энэ хүүхдийн төлөө байгаа зарлалууд манаас хүүхд хамгаалал руугаа голцоо чиглэсэн хүчирхийлэлтэй холбоотоос их аимшигтай тоонууд явдаг шүү дээ. Энэ зүйлүүд рүү ч гэсэн бас чиглүүлж болох юм байгаа шүү Баатар хөгшөө.